Сайн уу манайхаа? Би тандарт нэг төсний гişчилгээ шиг нэг юм харуулъя. За тэгвэл миний хаана вэ? Аль 8 сарын 21. Энэ миний нэр ээ. Энэ бол миний нэр. Би 8 сарын 21-нд намайг 8 сарын 21-нд төгсөө өдөр олно гэж тооцоолсон байхгүй юу? Би тэнүүн гэдэг нэртэй ахгүй юу? Тэгээ энэ дээр тэнүүн гэж бичсэн байхгүй юу? Тэгвэл би үсгээ үтжүүл би тэнүүн гээ өөрийнхөө нэрийг бичгээд байна. Би 2017 онд төрсөн. Тэгээ энэ дээр он гэсэн байгаа. Дараагийнх нь бол энэ бол манай ээж мөнгнөө гэсэн. Мөнгнөө хардаа. Манай ээж 7 сарын 6-нд төсөө өдөр нь олно гэсэн. Би сарын гээ бичээд сурсан. Ийм үгүй биш үгүй залгана. 7 сарын 6. Манай ээж мөнгнөө гэдэг нэртэй ахгүй юу? Манай ээж 1984 онд төрсөн. Дараагийнх нь бол энэ дээр мөөги гэсэн байгаа. Манай аавын нэр. 5 сарын 20 төсөөлсөн нь бол. Хата манай 1990 онд төрсөн. Энэ дээр Алмаа гэсэн байгаа. Манай эмээгийн нэр. Би угаасаа эднэрийн бүх үсгийг үзсэн болохоор би бишмэлээр Алмаа гэж бичиж чадна. Манай эмээ 8 сарын 21 надтай адилхан. Би ч гэсэн 8 сарын 21 хардаа надтай артуулаад дүү. 8 сарын 21. Манай эмээ 1960 онд төрсөн. За. Энэ бол 5 сарын 12. Энд дээр манай анагийн нэр байгаа. Номин гэсэн. 5 сарын 10-нд манай анагийн төсөө өдөр болно. Энд дээр 2011 он гэсэн байгаа. Бүгднгийн нүд тийм үү? 7 сарын 6. Тэжида? Одоо би та нарт ганц марагдаагийнхыг харуулъя. 8 сарын 1-нд төсөө өдөр нь олно. Гэтэ 8 сарын 1 өнгөрсөн л дөө. Гэтэ одоо нэг настайгаа алхаас сурсан. Би маргад гэж бичиж чадахгүй л дээ. 2022 онд төрсөн. За тэгээ дуусчих байгаа юм да. Төсний гэрчлээ гээшиг. Ийм. Ингээд ийм нийтдээ хэд байгаа юм бол би нийтдээ 6 хийсэн байна. Нийтдээ 6 хийсэн.
Ингээд 6. Ингээд 8 сарын 21. 8 сарын 21. 7 сарын 6. 8 сарын 1. 5 сарын 20. 5 сарын 12 гэл 1984 2017 1960 1990 2022 2011 он баггүй юу? Нийтдээ ийм. Би нийтдээ хитэд цаасаар юм зурж хайшлаар будаж ийм л юм хийлээ манайхаа. Ийм омон гэж бичээл. Хидон төсөө өдрийн болохын бичээд хидон төрснийг бичээд тэгээл ингээл хийгээл нийтдээ 5-ыг хийлээ би. 5. За тэгээ баяртай. Дараа олж юм манайхаа.